Бид өнөөдрийн хөвлийн байгууллагаараа нэгэн цад Монгол улсынхаа тусгай тогтол эрхчлөө газар тийм бүрэн байдлын төлөө ам бие хайргүй төвжиж халуун аймаа зориулж мөн улс төрийн хийсгэд залуу халуунаас алдсан зоригт технологичдынхаа тухай тэдний байгуулсан гавийн хөтлөө олох ёстой улсын баатар зүйлийн ихэнх олбол мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За бидний ард дэлгэцээр гарч байгаа энэ баатарууд бол хурандаа нисгэж дэвлийн жамба Монгол ардын хувьсгал цэргийн жанжааштай дарга Жамсаргийн цэргийн яамны орлогч сайд цэргийн жанжийн орлогч Цэрэн жавын усан доноо халах голын байлдаанд хамгийн түрүүнд тулаанд орсон 6 дугаар мордивизийн захирагч Шарибо хэдийн цэргийн их хурлч цэрэг газ сүрнарын тухай мэрэгжлийн судаачид тэдний баатарлагаа явуулсан төлөө алдар цулын нөхөн олох ёстой гэсэн мэдээллийг хийж байна. Манай өнөөдрийн хэвлэлийн байгуулалт Түүхийн ухааны доктор Хорол Дамб, за Монгол улсын соёлын гай явд зүтгэлтэн Шарибо судлаач Хүнсүнгай цэргийн түүхч доктор дэд профессор Өвгөн Бүргэд доктор дэд профессор Жамбаа судлаач Бачрал бидний бүрэлдэхүүнтэй ингэж оролцож байна. Монгол улсад энэ Хичнээн баатар төрсөн баатар цол олох нь ямар ашигтай юм? За энэ талаар Өвгөн Бүргэд доктор мэдээлэл хийнэ. За та бүдгийн амрыг ирээ. За миний Мөнхөд улсад баатар төрийн бүс байгууллагын тэргүүн доктор профессор Хорндоо Өвгөн Бүргэд гэдэг хүн байна. Төрийн бүс байгууллагын зорилго нь Монгол улсын баатруудын алдаргын өргөнөгчүүд, хүүхд залуучуудад их хуримчлалын төсвийн солихтой үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар бол Монгол улсын баатар цол хүртсэн 59 хүн байгаа. За дээр нь одоо Монголын ардсан холбоо Эрдэнэ төлөвлөрөг нэмээд ингээд 61 одоо байгууллага, 2 байгууллага 59 хүн байгаа. За ингээд 59 улсын баатараас 18 нь бол Оросын холбооны улсын иргэд, 41 нь бол Монгол улсын иргэн байгаа. За 41 Монгол улсын иргэнээс бол 2 эмэгтэй улсын баатар байдгийг та бүхэн мэдж байгаа бах. За ингээд энэ 59 баатарыгаа ингээд алдар гавьяа цолын ингээд авч үзэхлээр халахын голын дайнд төрсэн баатрууд 23, чөлөөлөх дайнд төрсэн баатрууд 6, баруун хилийн тулгаргалт байлд төрсэн 9 баатар, за Батлан хамгаалах үйлсийг хувь нэмрээ оруулсан 9 баатар, за сансрын нисгч 9 баатар, за 1932 онд одоо хувьсгалын эсрэгүүд дарсан 2 эмэгтэй улсын баатар, за 90 оны ардсан хувьсгал үйлчлэн байгуулсан 1 баатар гэдэг ингээд 59 улсын баатар байж байгаамаа. Орчин үеийн хүүхд залуучууд бол Монгол улсын баатаруудаараа багах ёстой. Яг өнөөдөр энэ Монгол улсын 41 улсын баатараас 13 баатар нь л одоо төрсэн аймаг сумдаа нэрмжит сургуультай байна. Бусдууд нь бол нэрмжит сургуулигүй байж байгаа. Гэтэл сүүлийн үед 143 сургууль болоод тэр одоо хөдөлмөрийн баатар гавьяатуудын нэрмжит болсон байж байгаа. Бидэнд бол багах юм одоо зүйлс зөнтэй байгаа. Тэр тусмаа одоо Монгол улсынхаа тусгай тогтнолын төлөө халуун аймаг бүлээн цусаа усгасан баатаруудаараа багах ёстой. Тийм ч учраас бид нар бол одоо ингээд сүүлийн одоо 20, 30, 40 жил бол одоо энэ халахын голын дайны өнгөрсөн жил 85 жилийн явуулаа. Энэ жил одоо чөлөөлөх дайны 80 жилийн явуулж байна. Ингээд энэ одоо алдар гавьяагаа авч чадаагүй эрхлэг зоригт айчтай улсын баатар нэхэн олбуулах нь зүйтэй юмаа гэсэн үгнээс энэ хэвлэлийн байгууллагыг хийж байгаамаа. ер нь энэ нэр дурдж байгаа их орончдыг алдар гавьяагийн мөгжүүлэх, алдар цолын олгуулах тухай асуудал бол энэ бол олон жилийн туршид яригдаж, хэлэлцэгдэж ирсэн асуудал. Бүгд найрамд Монголоор дуусан цэргийн явдлын яамны сайд бөгөөд бүх цэргийн жанжны орлогч Цэрэн жавын усан доноо жанжны талаар бид нар бас нэлээд олон жилийн өмнөөс судалгааны ажлууд хийсэн. Энэ нэр дурдж байгаа бусад хүмүүсийн талаар бас Батлан хамгаалахын төв архив, гадаад харилцааны төв архив, энэ улс төрийн нам олон нийтийн байгууллагын баримтын архив, Монгол улсын үндэсний төв архив, Оросын холбооны улсын ФСБ-ийн архив, бусад архивуудаас нэлээд судалгаа хийсэн. Тэгээ холбогдох судалгааны үр дүнгуудын бид нар удаа эрдэмшлэгээний өгүүлэл, нийтлэл, ярилцлагууд олгож гаргасан. Цэрэн жавын усан доноо жанжны талаар гэхэд энэ 2012 онд Түмэн нэртэй Түүхэн мөртэй жанжин гэдэг ийм архивын баримтын материал тулгуурсан ийм эрдэмшлэгээний номоо би хэвлүүлсэн байгаа. Тэгээ энэ нэр дурдж байгаа архивуудын
баримт материалуудыг судалж үзэхэд энэ Лусан доноо жанжин бол үнэхээр 1930-аад оны ихэнх үеэр тодорч ирсэн Монгол ардын хувьсгал цэргийн томоохон удирдагч зүтгэлтэн гэдэг нь нотлогдож байгаа юм. Энэ хүн бол одоо цэргийн явдлын яамны сайд бөгөөд бүх цэргийн жанжины орлогч хүн, корпусыг команданд захирагч цолтой хүн байгаа юм. Эдгвэчилж үзэх юм бол хурандаа генералтай дүүх ийм том цэргийн зүтгэлтэн. Монгол ардын хувьсгал цэргийн бие бүрэлдэхүүнийг байлдааны бэлэн байдалд оруулах цэрэг нэг үр дээр одоо ажилладаг. Цэргийн амьдралыг эгэлжирийн цэргийн амьдралыг үнэхээр сайн мэддэг жанжин байсан. Жамсрангийн цэрэн байна. Энэ бол Монгол ардын хувьсгал цэргийн жанжин штабын дараагаар ажиллаж ирсэн хүн. Цэрэн дарга бол одоо өөрөө шууд халахын голын дайны үеэр цэрэг командалж байлдаанд оролцож байсан хүн. Тухайлах юм бол 1939 оны 8 дугаар сард Монгол зөвлөлтөд хамтарсан цэргийн бие бүрэлдэхүүнийг Зөвлөлт холбоот улсын танкын батальонтой хамттан командлаад өөрөө 23 дугаар морьт хороог удирдаад Японы цэргүүдийн өмнөөс атаканд орж баатарлаг авсан ийм цэргийн том жанжин байгаа маа. Зөвхөн алхын голын дайнаар хязгаарлагдахгүй Ховдод, Завханд, Архангай, Улаанбаатарын энэ мөн дорнодын ангин нэгтгэлүүд, дивизүүд нэг үр дээр одоо цэргийн байлдааны бэлэн байдлыг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр нэг үржилсэн тушаалуудыг гаргадаг байсан. Энэ тушаалууд бол одоо батлан хамгаалахын төв архивт байдаг. Одоо цэрэн даргатай холбоотой ихэд 200-аад баримт материалыг би үзчихсэн. Лусан доноо жанжинтай холбоотойгоор 40 гаруй тушаа шийдвэр байдیں۔ Яг өөрөө гардаж гаргасан. Тэгэхээр яг ингээд дайны үед цэрэг арман командалж байсан Монгол ардын хувьсгал цэргийг бэхжүүлэхэд бол онцгой гавьяа байгуулсан. Тэр нь эх орноо харийн төрөмгийлэгчдийн гараас одоо чөлөөлөхөд улс орноо батлан хамгаалахад үнэхээр гармгаа гавьяа байгуулсан учраас энэ бүх цэргийн жанжины орлогч Лусан доноо жанжиныг баатар болгуулъя, зэвсэг төвчний жанжин штабын дарга Жамсрангийн цэрэнгүй баатар болгуулъя гэдэг асуудлыг бид нар дахин тавьж байгаамаа. Тэгээ энэ жил чөлөөлөх дайны ялалтын 80 жил энэ жил болж байгаа. Амун эх оронч үзэл хүүхэд залуусын энэ эх орноороо бахархах үзлийг эх орныхоо төлөө зүтгэсэн жинхэнэ баатруудынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх энэ том үйлсэд бол одоо тун ач холбогдолтой. Дөнгөж саяхан засгийн газраас эх оронч үзлийг дээшлүүлэх энэ улс үндэстний сөрөн төсвөрлөх чадварыг дээшлүүлэхтэй холбоотойгоор батлан хамгаалах яамны сайдын зүгээс бас тодорхой арга хэмжээ авч байгаа. Үүнийг бид нар бас ингээд талархан дэмжиж байна. Энэ хүрээнд бид нар энэ нэр дурдж байгаа эх орончдыг улсын баатар болгуулъя гэдгийг дахин тавьж байгаа. Тэгээ үүнийг одоо энэ болзлоо хангацсан, гавьяагаан байгуулсан, судлагдсан одоо энэ эрдэм шилгээний ном бүтээлүүд нь ингээд төөрөгдсөн. Энэ тусгай судалгаатай. Бид нар бол асуудалд үнэхээр судалгаатай хандж байгаа. Тэгэхээр энэ баатруудыг бол одоо бид нар ингээд энэ жамбаа баатрууд, жинхэнэ баатрууд шүү дээ. Тэгэхээр энэ баатруудад алдар цолын нэхэн олгох энэ Монголын төлөө зохилох зүрхтэй монголчуудыг оюун санааных нь хувьд гэсэн бас дэмжихэд энэ үйл ажиллагаа бол хэрэгтэй маа гэж үзэж байгаамаа. Би сэтгүүлч хүнсэн гэдэг хүн байна. Лав нэг 50-аад жилийн би хөрөнч Чимдийн шайрын үг гэдэг хүнд баатар цол олгуулахын асуудлыг одоо хөөцөлдөө судалж ирсэн ийм хүн байгаа юм. Баатар айсуу гэдэг энэ ном сүүлдээ гаргасан. Элкокугүй хөрөнгө мартахгүй гэсэн одоо энэ дуран сайхны киног одоо хийсэн. Шаруугийн тухай бол одоо ард түмэн мэдэж байгаа. Яагаад гэвэл зэрэг энэ хүн чи ерөөсөө ердөө тэргүй өгнөд байлдаад эхлээд хамгийн ихний одоо дайралтанд орсон хүн. Энэ хүний тухайд баатрын олгож өгөөч гэж олон удаа тавьсан. Хүний эрхийг одоо ярьж байгаа хэд үед өсөж байгаа үе энэ дайн дажингүй үеийн өсөж байгаа ирээдүйн үе эх оронч үзлийг хүмүүжүүлэхэд энэс илүү хүчин зүйл юу байх юм бэ? Энийг хэдэн хүнд одоо баатар өчгөд одоо ер нь улсаас юу гараад байгаа юм бэ? Би бол ойлгохгүй. Энийг нэг эрх хүч хийж өгөх байх гэж би найдаж байна. Нэгэн Монгол улсын баатараас 16-ад нь нэхэн олгосон байна. Тэгээд одоо ингээд 89 оны одоо 7 сарын 19-нд Жамингийн лав сөрөнд одоо хамгийн сүүлд одоо баатар цолын нэхэн олгосон байна. Тэгээ 90 оноос хойш одоо ингээд улсын баатрыг одоо нэхэн олгохгүй байгаад байна.
Тэгээд энэ юу хэлж байна гэхээр сүүлийн 35 жилд бол Монгол улсаас бол баатар төрсөнгүй. 20 дугаар зуунд бол 1911 он, 21 он, 90 он гэд 3 хувьсгал ялсан. 39 он, 45 он, 48 он гэд 3 дайм байлтай болсон. Эндээс тодорсон одоо баатруудын алдар гавийг мөнгөчүүлэх чиглэлээр зайлшгүй шаардлагатай байна гэдгийг л одоо бид нар дахин хэлээд байгаа. Нодон бид нар бол одоо ерөнхийлөгчийн тамгын газартаа хандсан. Нэхэж олгооч улсын баатар хорьсон байхгүй. Хорьсон одоо тийм тушаал шийдвэр зарлиг бол байхгүй гэж байгаа. Хөдөө орон нутгийн залуучууд маань сум орон нутгаараа энэ баатруудаараа бахах үзэл баримтлаад баг болчиход байдаг. Бид нар тийм саналуудыг тавиад идэг, дээшээ уламжилдаг, очиод одоо ингээд ямар ч одоо ингээд шийдвэр байхгүй ингээд мухардалд орчод байгаа. Давья байгуулсан баатруудтай их орончтой баатар цолын нэхэн олгооч. За би Хэлийн цэргийн хурандаа хүн. За энэ 39 оны халахын голын дайнд Молмын гаас өрн гэдэг энэ Хинтээ аймгаас халахын голын дайны одоо сүмбрийн 7-р стад албаасан энэ байлагчид бол үнэхээр баатар цол аваар хүн байгаа. Энэ хүн бол байлагч цолтой мөртлөө Сүхбаатарын одон, Алтан гац одон, Хүндэт чихгээс тэгээд бүх одоо одон мэд болоод энэ авчирсан ийм байлагч байгаа. Энэ одоо баатруудын одоо алдар гавийн мөнгөчүүлээч яа л гэж одоо бид нар одоо хүсэж байна. Тэгэхээр энэ жил бол их том түүхэн үйл явдлуудыг оолж байгаа. Холбоотон гүрнүүд дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны мөн эх орны агуу их дайны ялалтын 80 жилийн тохиож байна. За мөн Монгол улсад нисэх хүчин хүчний түүхт 100 жилийн тохиож байна. Тэгэхээр нисэх хүчний 100 жилийн гэдэг маань одоо энэ Жамба, Шалгасрын Дэмбэрэл нарын анхдагчаас одоо 1925 оноос хойш ингэж эхэлсэн. За Жамбагаа бол Нисхвэр гэдэг Байлдины 1-р авторитетийн дарга, за анхны Шуудангийн авторитетийн дарга, за Монгол улсад анхны одоо агаарын замуудыг нээсэн, анхны одоо Монгол залуучуудаа нисэх онгоцоор нис сурахад багшилт заасан. Улаан үдээс одоо Монголын хусгал цэргийн зэвсгэлд нийлүүлж байгаа нисэх онгоцуудыг жолоодж авчрах одоо хил дамсан одоо гадаад олон улсын нислэгийн удаа нэгсэнд авчирч ирсэн. Хамгийн гол нь 1936 онд Зүүн сардар болсон харийн төрөмжлөлтийн эсрэг 1936 оны 3-4 дугаар сард болсон 8 удаагийн тэмцэлд маш харамгаа байдалд ер нь баатар цолоо ингээд илүүцсэн байгаа. Харамсалтай нь түүнийг 1937 онд Японы тагнуул эсвгүй гиндэн нэмтээ хамсаад ингээд хил сэгээр цаазаар авцсан. Ингээ энэ хүнийг хохирооч гисэн. За энэ хүнийг бол дараа нь одоо улсын баатар цолонд нөхөн олгуулах ажил хийдэд явагдсан байдаг. 1965 онд болсон нисэх хүчний 40 жилийн ойгоор зөвлөлт улсын нисэх хүчний маршал одоо Монгол тэр 30-аад онд ажиллаж Монгол нисэх хүчний хөл дээр уссан Сүдэс маршал үрж ирээд энэ хүнд одоо баатар цолны болцны хангах зөхөө энэ үнтэй баатар цолын нэхэн олгороо гэсэн тийм хүсэлтийг Сэдэнбал даргад тавьж ирсэн. Харамсалтай нь тухайн үед одоо сумор нутгийн олигтой хөөцлөгөөс болоод энэ тодорхойлолт нь хоцроод одоо Шагдварсрын Дэмбэрэл хоёрын нь баатарын нэхэн олгогдсон. Тийм 90 жилийн ойгоор мөн энэ Жамбаа баатрынхаа баатар цолын нэхэн олгуулахаар төрийн олон байгууллагаас тодорхойлолт эдгээр дэмжлэг агуулад ерөнхийлөгчийн тамгын газар хүргэсэн боловч ерөнхийлөгч илгэд орж олгоогүй. За мөн 5 жилийн өмнө халахын голын 80 жилийн ойгоор бас л энэ үнийхээ баатар цолоо нэгэнт болзон хангасан. Энэ нь бол архивын баримт бүх нотлогоор ингээд энэ болзон хангасан батлагдж байна гэд дахин тодорхойлоод ирүүлэхэд мөн одоо энэ бат толго ерөнхийлөгч аваагүй юм аа. Нэгэн цагт одоо баатар хаяа байгуулад халуун залуугаар амьдсан алдсан. Баатрынхаа баатар цолын нэхэн олгуулахаар ханднаа.